Шүүх ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн цалин өнгөрсөн 10 дугаар сард нэмэгдүүлж 2 сая 700 мянгаас 3 сая 200 мянган төгрөг болгосон. Хэдийгээр энэхүү цалин нэмэгдүүлсэн нь хууль ус гэж улсын хурлын дарга мэдгдсэн ч прокурорд мөн цалингаа нэмэгдүүлэхийг хүсч прокурорын цалинг шүүгчийн цалинтай хамтдхан урдан тогтоодог байсан жишгээр цохис тарьцаанд байхаар шинжилэн тогтоолох хүсэлтийг улсын хурлын даргад хүргүүлээд байгаа. Энэ асуудалд улсын ерөнхий прокурор Дорлогжов төрөөс шүүх болон прокурорын байгууллагад нэг ижил хандах хэрэгтэй, төр алдаа гаргаж хуулийн байгууллагын ажилтнуудыг гомдоож болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Цалин нэмэхгүй байж болно шүүх прокурор. Тэгэхдээ энэ хандлага л төрийн хандлага адилхан байх хэрэгтэй. Нэмбэл нэмдэг болвол болдог. Ийм л байх хэрэгтэй гэдэг зүйлийг шаардж байгаа. 800-аас сая 500 мянга гэж. Сая 500 мянга гэдэг нь 2-3 хүний л одоо цалин шүү дээ одоо. Тэгэхээр цалин болвол одоо бид прокурорын байгууллага их өндөр байна гэдээ баярлаж байгаа юм байхгүй. Цалин бага байна гэдээ манай прокурор цалин дээр өгөөл тавиад ингээ гомдол гаргаа яваад байгаа ч юм байхгүй. Энэ бол гэхдээ төр бол ингэж болгоомжгүй ийм одоо алдаа гаргаад ингээд одоо хуулийн байгууллага ажилтнуудыг сэтгэлд юм хийгээд байж болохгүй. Нэгийг дугаарлаа, нэгийг өөрөөр үзэж байгаа юм шиг